нөгөө нэг яриад байгаа гайхамшигтай хаус чатаа ингэ шүү дээ. Энэ одоо өөрөө эзэмшлийн газартай байлоо. Тий, айл болгонд нь 0.7 гооч. Гадаана боодгоо хийгээл энэ хоёр битүү тарахад бол болох юм байна. За тэрнээс гадна хоёр хүүхдээ 12 дугаар анги төгсд сургаж байгаа төлбөрийг бодоод үзэхэд энэ байшингаас илүү үнэтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхдийн сургалтын төлбөрөөр байр худалдаж авч ийна гэсэн үг. Тэгж ойлгож байна. За энэ орцгоо энэ хаалгууд нь ямар ч амар базар. Пүү гэж ямар амар цэлгэр юм бэ галтгаа байна. Би энэ хоолой хийгээд хүүхдүүд энэгээр орж гараад байнга ингээд гэрнүүд нь насаатай байсан ч болно, усан хоожоод байжсэн ч болно. Тэгтээ байгаль дэлхийг хайрлахын тулд байнга гэрлээ унтрацгаа усаа хацааж. За энэгээр ч одоо хичнээн жол өөрөө бодох. За энд нэг юм гоё өрөө байна, хүүхдүүд өрөө байна. Энд бас нэг хүүхдүүд өрөө байна. Мастер унтлын өрөөг нь хараач. Энд 0-тай урдуур явгот 0 нь өөрөө онгоч. Тэр би энд яагаад оруулж ийн гэж бүх хэрэглээний ямар ч зардал төлөхгүй боломжтой бүх юмыг байгалийн аргаар шийдсэн. Эко. За тэгээд энүүгээрээ дамжаа шууд террас руу гарна. Террасан дээр гарч боодгоо эцгээе. Эрхэм амжилт группийнхаа хамт олонд миний зүгээс болон энд одоо хаус авах байгаа мянган хүмүүсийн өмнөөс баярлал талархснаа илэрхийлээд ингээд битүү зоогоор алжаал дайдраа гэж тайлж байна. Та бүхэн минь сайхан олцоогоорой. Дачуулаа. За энийг нэг амсаад үзтээ та. Яг реклам тоглож байгаа юм шиг идэм байшээ та. За цонжингийн өгш аа. Манай яг энэ хажуудлын баригдаж байгаа хөрш болсон айл нь жаргах нэ. Террасан дээр гарч хамт боодог гэлээ. Сүүлийн үед бас нэг шорлогоор занималдаад байгаа. Шорлог идэл. Би ихтэл одоо 1 2 дугаар ангийн одоо 2 хүүхэдтэй. Надад энэ боломжийг олгосон. Танай байгууллагын хамт олонд баярлалаа.